За сайн байна. За сар шиндээ сайхан шинэлүү ойр тус холбогдсонгүй. За ингэж за өнөөдөр холбогдох гээд орж ирсэн учир нь бол бас сар шинэ болоод хүмүүс ер нь бол илүү одоо илчлэг нэлээх авсан. За ачийн их нэмлээ энийг яаж хатаах вэ гэж нэлээ одоо бодлуулж байгаа юм уу байгаа л та. Тэгэхээр яг энэ дээр бол одоо дасгал хөдөлгөөнөөр ямар үр дүнтэй дасгалаар одоо нийлүүлчин одоо нэг бүлэл буузаа шатаах боломжтой байдаг юм бэ гэдэгт бас ярилцах гад ороод ирлээ. За сар шиндээ сайхан шилжгээв. Аяна мөнхөө. За сайн уу. За тэгэхээр энэний гарчгийг маань харсан бол HIIT болон Tabata гэж одоо дасгалын талаар бас та бүхэнд мэдээлэл өгөхөөр орж ирсэн байгаа. За HIIT гэдэг нь болохоор юу гэсэн үг вэ гэхээр High Intensity Interval Training буюу за өндөр ачаалттай одоо интервалын дасгал гэж байдаг. Тэгэхээр энэ дасгал бол одоо сүүлийн үед бол нэлээх одоо баруунд олон улсад бол нэлээх хүчээ авч байгаа юм дасгалын төрөл байдаг. Нэгүрлэл өөрийнхөө биеийн жингээр ачаал аваад одоо явагддаг юм дасгал байна. За та бүхэн миний бас урд нь оруулж ирсэн миний бас энэ нөөц хэсэг дээр байж байгаа кардио ачааллын дасгал гэдээ бас мэдээлэл оруулсан. Тэгээд энэ дээр оруулж ирсэн мэдээллийг унших юм бол бидний хийж байгаа дасгалын төрлүүд бол бидний бие махбодод одоо хүчил төрөгчийг ихээр шингэх шаардлагатай буюу аэроб болон хүчил төрөгчийг багаар шингээдэг буюу анаэробны нислэлтийг үзүүлж яадаг ийм дасгалууд гэж байдаг. Тэгэхээр энэ яг өөгч тахад бол аэробны нислэлт буюу хүчил төрөгчийг ихээр шингэх шаардлагатай дасгалууд нь илүү үр дүнгээ өгж яадаг. За тэгэхээр энэ HIIT буюу High Intensity Interval Training гэдэг нь болохоор нэг үл өөгч талтыг бол дэмждэг ийм дасгал байгаа. Тэгэхээр энэ дасгал нь болохоор нэг үрлүүл тодорхой хэмжээний цаг хугацаанд тодорхой хэмжээний интервалтай юм дасгалуудыг хийгддэг. Тэгээд ачаал нь бол биеийн өөрийн жингээр энэ ачаалаа аваад системтэй ингээ явдаг ийм дасгал байгаа. За тэгээ энэс үндэслээд одоо сүүлд бас нэлээх хүчээ авч байгаа энэ дасгал бол Tabata гэж одоо дасгал байгаа. Энэ Tabata гэдэг дасгал ямар учиртай вэ гэхээр за Японы эрдэмтэн Изуми Tabata гэж одоо хүн энэ системийг бол гаргаж ирсэн байгаа. Тэгэхээр энэ Tabata гэдэг нь болохоор ямар учиртай вэ гэхээр Tabata гэдэг ямар учиртай вэ гэхээр энэ Изуми Tabata гэдэг нь болохоор Японы одоо speed skating буюу хурдан одоо тэшүүрийн юм одоо гол дасгалж жуулагч гэж явдаг. Тэгээд Японы Ritsume Ken гэж одоо их сургуулийн спорт хамгаахын чиглэлийн профессор юм байгаа. Тэгээд энэ эмч болохоор 99 оноос хойш энэ судалгаагаа хийсээр байгаа бол эрдэм шинжилгээний өгүүлбэр нэр гаргаж ирсэн. Тэгэхээр энэ Tabata систем гэдэг нь болохоор мэдээж аэробик нислэлтийг хамгийн их өндөр өгдөг. За тэгээд уушигны хүчил төрөгчийн багтаамж юм сайжруулж өгснөөр аэробик нислэлтийг бол дэмжиж өгдөг. Ингэснээр өөгч талт за цаашлаад булчингийн одоо хөгжлийг бол нэлээх сайжруулж өгдөг ийм систем байгаа. За энэ систем бол хийдэг дасгал бол яг түрүүний HIIT буюу High Intensity Interval Training-тэй бас ойролцоо. За тэгвэл хугацааны хувьд бол арай жоох өөр болчихдог гэсэн үг. Нэг үрлэл Tabata систем бол 20 секунд ачаал аваад 10 секунд амарна гэсэн үг. За ингэхээр нийтдээ харьцааг нь болохыг 2-ыг харьцах нь 1 гэсэн ийм харьцаагаар явж идэг. За ингээд нэг үрлэл 20 секунд ачаал авлаа, 10 секунд амарлаа ингэж явсаар байгаад 4 минут одоо ачааллахыг бол 1 раунд гэж үздэг. За ингээд энэ ачааллаараа нийтдээ одоо хүмүүсийн одоо эхнээсээ ажиллах ачааллаасаа хамаарат 6-аас 8 раунд буюу за 4 минутаар 8 раунд явлаа гэхэд 32 минутын дасгалыг бол нэг өдрийн дасгал гэж үздэг. Тэгээд ингээд яг энэ судалгаанд бол жишээлбэл хийгдсэн судалгаануудын дүн хараад тахад бол яг энэ дасгалын эмнэлээр өдөрт 30 минутын идэвхтэй ачаал аваад за 7 хоногийн 5 удаа дасгал хийгээд ачаал аваад
ингээ явах 6-7 хоногийн туршид явхад бол за уушгины өвчл өргөчийн багтаамж маш сайжирсан буюу одоо зүрхний багтаамж сайжрах буюу одоо бидний эсэлтэлтийн хэмжээ бол нэлээх сайжирч явж байдаг ийм үр дүнгууд бол гарсан байгаа. Тэгэхээр энэ Табата систем гэдгийг бол та бүхэн бас сонирхоод хичээлээд үзээрэй. Тэгэхээр энэ Табата систем бол за ер нь бол бүх зүйл одоо суур болж хамгийн одоо ийм сайн дасгал байгаа шүү. Тэгээд энэ бол шинжлэх ухаанаар батлагдсан ийм систем байгаа. За би энэ юм асууж болох уу ирсэн. За өндрөх. За би яг энэ ер нь бол энэ лайвуудаар бол яг энэ тодорхой сэдвийнхаа хүрээнд л асуух асуултууд гарч ирэх юм бол хариулжээ гэж бодож байгаа. Тэгээд за Солонгос Соко энэ дасгалаар хичээлж болох газар байна уу? За энэ дасгалаар бол бид нар бас энэ нэг фит товтлогоо гэдэг хөтөлбөрийнхөө хүрээнд бол яг энэ дасгалыг бас сонгож хичээлж байгаа. Хишиг баяр хишгэ. За яг юу юм бэ гэхээр энэ болохоор бидний өөгч талтыг дэмждэг дасгалын одоо суур дасгалынхаа талаар мэдээлэл өгж байгаамаа. За тэгэхээр түрүүний хэлжсэн ер нь бол HIIT Табата гэдэг энэ хоёр төрлийн дасгал маань тодорхой хэмжээний жоохон зүйлүүдээр бол өөр байдаг. А энэ юу гэхээр нэгт хугацаа байгаа. За Табата бол 30 секундээр 20 секундээр ачаал аваад 10 секунд амраад одоо ингээд нийтдээ 4 минут хичээлдэг болвол HIIT дасгал маань болохоор 2 минут амраад за 2 минут ачаалаад 2 минут амрах буюу харьцаа нь одоо нэгийг харьцах нь 1 гэсэн юм харьцаагаар явагддаг ийм дасгал байгаа. За хоёрт нь болохоор аэробны эсэлтэлт бол Табата дээр илүү өндөр явагддаг болвол аэроб эсэлтэлт бол HIIT дээр бас давхар явагдаж ядгаар бас юм онцлогтой. За настай хүн бас хичээлж болно. Гэхдээ ер нь бол за энэ дасгалын төрлүүд нь болохоор бүх төрлийн хүмүүс бол хичээлэхэд үр дүнтэй. Нэг бол хүний одоо бие дагуулж байгаа илүү л өөхний хэмжээг бууруулж өгнө. За хаш сайхан дасгалаа одоо заах үг. За одоо бол заах боломжгүй. Гэхдээ эх 7 хоногт бол бас нэвтрүүлгээрээ бас яг энэ дасгалыг үзүүлнэ гэж бас бодож байгаа. За хичээлж байгаа бичлэгүүд бол байгаа. Та бүхэн YouTube дээр ороод Tabata workout буюу TABATA гэсэн бичээд хийхэд бол болно. За астмтай хүн бол за би яг энэ судалгаа эднэрийг сайн мэдэхгүй. Гэхдээ астмтай хүн бол хэд өндөр ачаал аваад ирэхээр одоо астм хөдлөх бол магадaltaй. За одоо ч үзүүлээд ах чааш юм. Зүгээр та өөрсдөө үсэх юм бол YouTube дээр энэ чиглэлийн бичлэгүүд бол зөндөө байж байгаа. Би зүгээр та бүхэнд хамгийн гол нь энэ дасгалуудын суур одоо физиологийн физиолог нь яаж явагддаг юм бэ гэсэн талаар нь бас мэдээлэл өгье гэж бодсон юм. За тэгэхээр манайхан бол одоо яг энэ цагаан сарын дараагаас бол нэлээх спортоор хичээлэх ийм сонирхол төрдөг. Учир нь юу гэхээр нэгт бол цагаан сарын үеэр маш их хэмжээний одоо илчлэг өндөр авдаг. Хоёрт нь бол за 100 болох гэж байгаа дулаарах гэж байгаатай холбоотой бас дасгалаа хийж эхлэе гэсэн ийм бас сэтэл төрдөг. За тэгэхээр яг энэ өөхийг шатаах гэж байгаа үед бол та яг фитнест ороод гантелтэй дасгал бол төдийлөн бас үр дүнтэй биш шүү. Эхлээд та өөрийнхөө бие махбодын онцлогоос хамаарат эхлээд өөх шатаах төрлийн дасгал хөдөлгөөнөө сонгох хэрэгтэй. Тэгэхээр энэ дасгалд бол Табата энэ HIIT гэдэг энэ төрлийн дасгалууд бол орно. За эхлээд ядаж 1 сар 2 сар энэ чиглэлээр ачаалаа авчаад үүний дараагаар за яг булчинд ачаал өгдөг, аэроб эсэлтэлт өгдөг. За булчингийн чинь одоо хөгжүүлдэг энэ фитнесийн гантелтай хүчний энэ дасгалуудаа илүү сонгож хийх юм бол илүү үр дүнтэй байна гэсэн үг. Тэгэхгүйгээр та өөхөө шатаагаагүй ээжж өндөр одоо энэ булчинд ачаал өгсөн дасгалууд хийгээд яг булчин тодорхой хэмжээний хөгжих үйл явц явагдахаас гадна өөгч талч бол явагдахгүй. Энийг бас сайн анхаараарай гэж хэлмээр байна.
За тэгээд ер нь яг энэ сар шинтэй холбоотой, за ээлжлэг илүүдлээ багасхтай холбоотой, энэ дасгалтай холбоотой асуултуудын үйл би бас хариулахад бэлэн байна. За Pearl Tabata гэдэг чинь буруу байна. Double T биш, зүгээр нэг T байгаа. Tabata гэд хайхад болно. HIIT үсэг байгаа шүү. Нэг бол High Intensity Interval Training гэсэн үг. Яг одноо батвал яг зөв бичсэн байна. Tabata workout гэж бичнэ гэд хаахаа зулаа бичсэн байна. Зөв. Энэ байдлуудаар та бас өөрсдөө YouTube-ээр ороод бичлэгүүд гол нь хийгээд үзээрэй. Угаасаа энэ Tabata workout бол одоо 20 секундын ачаал аваад 10 секунд амраад 1 раунд явахыг бол 4 минутыг 1 раунд гэж үзээд байгаа. Тэгээд 6-аас 8 раунд явахыг үндсэн бэлтгэл гэж үзэж байгаа. Тэгэхээр ойролцоогоор 30 минутын өндөр ачаал авна гэсэн үг. За мэдээж энэ дасгалыг хийхийн тулд бол эхлээд хөнгөн халаалтууд хийх хэрэгтэй байдаг. За халаалтна гэдэг нь болохоор та гүүж болно, үе мөчтөө халааж болно. За нэг ойролцоогоор 5-аас 10 минутын үндсэн халаалтаа хийгээд бие махбодоо халааж өгснийхаа дараа бол энэ ачаалтай дасгалаа нэг 20-оос 30 минутын ачаалтай дасгал хийгдэнэ гэсэн үг. За энэний дараагаар бол мэдээж булчингаас суллах одоо сунгалтын дасгалуудаа бас хийгээд нь бол тохиромжтой. Гэхдээ энэ дасгалуудыг бол гэрийн нөхцөлд бас тодорхой хэмжээний хийж болно. Гэхдээ яг одоо групп байдлаар, нэгдсэн байдлаар хийх нь бол илүү үр дүнтэй байдгаа гэдгийг бол бас энэ судалгаа болоод хүмүүсийн сэтгэлдлүүд одоо энэ гадны мэдээллүүдийг харж байхад бол хамгийн үр дүнтэй нь бол группээр хичээлэх нь байдгаа гэж үздэг. Яагаад гэвэл тодорхой хэмжээний нэлээх ачаал авдаг. Хүн харахад бол нэг 20 секунд ачаалах гэдэг боловч яг үнэ эрэхтэй бас өөрийнхөө биеийн жингээр ачаал аваад үзэхэд бол бас нэлээд өндөр юм ачаал авдаг юм дасгал байгаа. За дасгалтай холбоотой өөр асуултууд юу вэ? За бас сониос дуулгахад бол өнгөрсөн 2 сард ихэлсэн манай фит тоглох хөтөлбөр сая цагаан сарын өмнөхөн бас 1 сарын үр дүнгээ бас бид нар үзээд дууссан байгаа. Тэгээд 1 сарын хугацаанд хүн янз янзын өөрчлөлтүүд гарсан. За дунджаар нэг 3-аас 7 кг ассан байгаа. Гэхдээ бидний хувьд бол бас яг тоо хэмжээ нэхээс илүүтэйгээр яг энэ би дагуулж байгаа өөхний хувь хэмжээ, дотор өөхний төвшин, булчингийн масса илүү бас анхаарч байгаа. Тэгээд одоо энэ сар бол тун удахгүй бас шинэ анги хичээл гэж байгаа. Хэрвээ бас сонирхох юм бол бид нартай бас нэгдэж болно. Бид нар дасгалаараа бол яг энэ Tabata системээр бол дасгалаа хийж байгаа. За дээр нь хоолтон дээр бас анхаарал явж байгаа. Нара уг нь хармаар байх юм. Одоо болдвол энэ дасгалыг харах гэдэг юм үү. За удахгүй эх 7 дараа 7 хоногт бас яг өнөө өглөө хөтөлбөр дээрээ бас яг энэ дасгалыг хийж үзүүлнэ. Гэхдээ өөртөө YouTube дээр ороод түрүүний хэлсэн Tabata хийдгээд энэгээр бичээд хайчхад нэлээхэн байна. Хурууны үзүүрээ хөдлөх төдий л энэ мэдээллийг болоод авчиж болно. Тэн дээр жоохон бас өөрсдөө санаачлагтай бай. За мэдээж хоол хүнсийг бол дасгал хийх үед бол нэлээд анхаарах хэрэгтэй байдаг. Гэхдээ хүний өөгч талтыг дэмжиж байгаа юу? За дээрэс нь булчингийн масс анхаарч байгаа гэдгээс хамаарат за нүүрс ус, өөгтөс, уургийн агуулмжуудын хувь хэмжээг тохируулж өгдөг. За энэ 7 хоногт эхэлнэ. Отгоо сондроо. Тэгээ бид нар бас энэ 7 хоногт эхлэх шинэ анги дээрээ бас бид нар за мэдээж багжийн шинжилгээгээр өөхний хувь хэмжээ, булчингийн масс ясны нэгтээ үзнэ. Хоёрт нь болохоор лабораторийн шинжилгээгээр бидний цуснд эргэлдэж байгаа өөгцсний солилцоо, тэнд дундаа холестерол, их нэгтрэлтэй липопротеин, бага нэгтрэлтэй липопротеин, тригглицерид гэдэг одоо бид нар одоо эрүүл мэндийн эрсдэл хүчин зүйлсүүдийн яг сар эхлэхдээ, дасгал эхлэхдээ үзээд сарын дараа бас давхар хянаад явах юм. Тэрүүгээрээ бид нар юу үзээд ийн гэхээр за ганцхан жим буурах нь бол мэдээж ойлгомжтой асуудал. Хоёрт нь бол бид нар яг одоо эрүүл мэндийн эрсдлээ бас энэ дасгал хөдөлгөөн хоолтоор яаж
бууруулж байна гэдгийг бас давхар одоо тоон үзүүлэлтээр лабораторийн шинжилгээгээр үзээд явахаараа бас онцлогтой байгаа. За бидний дасгал бол бүхий өргөний яг чанга хоошоо оршил төв дээр бол дасгал явдаг юм байнамаа. За Цолмон баяр отгоноо яг энэ дасгалыг бол за өдөрт бол нэг та 20-30 минут л одоо хийхэд бол болноо. За одноо нямжим уг нь яг жиндээ байгаа яваад үзмээр байх юм чи. За та жиндээ байгаа бол мэдээж бас body composition буюу таны биеийн жинтэх одоо бас булчингийн масс их хэмжээтэй агуулгадж байна уу, өөхний хэмжээ нь их хэмжээтэй агуулгадж байна уу гэдгийг бас нэг үзчих хэрэгтэй. Ер нь бол эцсийн зорилго бол мэдээж өөхний агуулмжаа бууруулад булчингийн массаа л илүү сайн нэмж өгөх нь хамгийн чухал байна. Энийг бас энгийнээр хүмүүс юу гэж хэлгээд өгөхөд эргэж нөгөө таргалахгүй энэ төр гэж яриад байдаг нь бол булчингийн масс чинь нэмж өгөх гэдэг нь учир нь бас тийм байгаа шүү. За. Өөр асуух зүйлүүд юу байна? За бас за дээрэс нь бас CrossFit гэж бас дасгал байдаг. CrossFit бол илүү бас акшн шатны хүмүүст бол үр дүнтэй байдаг. Яагаад гэвэл хүчний дасгалууд орчдог, гантелтэй дасгалууд орчдог. Атлетийн төрлийн, хөнгөний төрлийн одоо саяны кардио ачаал авсан дасгалууд бас ороо явждаг байгаа. За энэ солонгосоор бичсэн юм байна. Сайн байна уу? Жимд явхад эхлээд үзээд байдаг гар татгуулаад өөх таргалтын хэмжээ гаргаад байдаг. Тэр аппарат хэр үнэн бэ? За энэ аппарат энэ арга бол угаасаа шинжилгээ ухаанд бас ингээд нэвтрээд практик дээр нэвтрээд явуулсан арга байгаа. Тэгэхээр энэ бол үнэнгийн хувьд бол үнэ. Тэн дээр бол за нуруу гэмтэлтэй бол явж болдог дасгал. Энэ бол бага нуруунд ч ачаал өгдөггүй, яг зүрхэнд ачаал өгдөг дасгал байгаа. За энэ хагас өдөр буюу 3 сарын 4-өөс эхэлнэ. Тэгээд нэг олон хүн бол авах ухааргүй байгаа. Учир нь гэвэл манай үндсэн одоо түрүү сарын ангид байсан хүмүүс маань ихэнх нь үргэлжлээд явж байгаа. Тэгээд цөөн хэдэн хүмүүс нэмж авахар байгаа. За булгаа мөнх хоёр 50 настай даралттай гэдэгтэй эрэгтэй хүн явж болно. Явж болдгоо яг ерөөсөө л яг ийм бас эрсдэлтэй хүмүүсийг л эрүүл мэндийн яг эрсдлийг бууруулж өгөх гээд байгаа хөтөлбөр юм байнамаа. За ламаа даш дундаг. За би яг энэ төлбөртэйгээр интернетээр одоо бас заагаад тах тийм яг үндэх надад тийм зав байхгүй. Зөвхөн миний оруулсан мэдээллийг бас хараад хэрэгжүүлээд яваад иж бас болно. За бүхий өргөний яг чанга хоошоо оршил гээд төвийн 7 давхарт бол манай бэлтгэл хийгдэж байгаа. За тэгээ 2 дахь 4 дахь өглөөний анги нь болохоор 9:30-аас оройн анги нь 19 цагаас байгаа. Хагас өдөр 12 цагаас гэсэн юм цагтай байгаа. Отгоо сондөр нурууны суулттай хүн бол болноо. Ягаад гэвэл яг өөрийн биеийн жингийн ачаалаар за яг баган нуруунд ч бас өндөр ачаал өгдөггүй ийм дасгалууд байгаа. Бат Эрдэнэ бачиргал яаж бичигдээд байна? За ойлгосонгүй. Табата гэдэг нь болохоор бачиргал Бат Эрдэнэ бачиргал табата гэдэгтэр 2 Т биш 1 Т бичнэ. Тэгээ хийд гэж бичихгүй HIIT гэж бичнэ. Тэгээ хайгаад үзээрэй. За хөлийн булчинг яаж багасгах вэ? Хөлийн булчин аль хэсгээрээ булчинтай бол доо тэгээ яг булчин байна уу бас өөхний асан дорх өөхөнд аварганаараа одоо томорцсон байна уу гэдгээс мэд хэрэгтэй баг. Номин дак сайн байна уу ажлын амжилт. За баярлалаа. За тэгээ ямар ч та бүхэн өөрсдийнхөө боломжоор ер нь бол зайлшгүй
дасгал хийгээрээ тэгээд дээрэс нь 3-4 хоногийн хугацаанд нэлээд их илчлэг авсан байгаа. Тэгэхээр ер нь бол илүүдл 3500 ккал илчлэг маань 1 кг өөх болж бид хоримтлагддаг гэж үздэг. За тэгэхээр нэг 7 ширхэг одоо бууз, нэг тал тавг салаад идэхэд л энэ өөрөө 1600 ккал илчлэг авчдаг юм байгаа шүү. Тэгэхээр бид нар бол тодорхой хэмжээний илчлэг аваад энэ өөхөө хоримтл үүсгэхээс өмнө энийг бие махбодоос гадагшлуулаарай. За тэгээд сар шинэ одоо дуусч байгаа энэ үед бол бас нэлээд хөнгөн хоол бас хэрэглээрэй гэж зөвлөх гээд байна. За ганцхан юм уу арьсан дор ачигны шинжилгээ хаана өгвөл за энэ арьс өнгөний эмнэлгүүдээр энэ ачигны шинжилгээнд бид нар авч байгаа. Гойны хэсгээр яаж сугаал. Дараа буцаад ингийн хоол идэхэд буруу нөлөө хэрэг байх вэ? За таргалт юунаас үүсэж байгааг нь мэдчих болно. Тэгээд мэдээж энийг ярилцсан зөвлөгөө судалгаа хийж ажил мэднэ. За миний энэ бас цэник дуусгах гэдэг. Тэгээд энэ удаагийн имчилгээ өвгөр өндөрлөж тэгээд пост хийгээ орчихё.